сайн сонсогчдоо. Өнөөдөр бид нар Игрийн хорооны тууж хэмээх эртний нэгэн туужийн талаар ярилцуулна. Энэ тууж яг хэдийн оны үед бичигдсэн юм бол? За энэ тууж нь болохоор 12-р зууны 2-р хагас бичигдсэн гэж үздэг. Тэр үед болохоор Оросын оноёд ингээд олон талцаж олон жижиг ванилигаар хуваагдсан байсан үе. За тэгж яхад нь болохоор ингээд Навгород Северскийн ноён Игорь хүн ингээд Пловцын эсрэг тулдаанаар ингээд дайн морцсон тэр туужийн гол үйл явдал болгож өгдөг. За Игорь болохоор өөрөө их оронч үзэлтэй хүн. Тийм учраас ингээд өөрөө ямар ч ноёдын тусалцаагүйгээр ганцаар ингээд дайн морцохыг илүүд үзээд ингээд ганцаар явсан. Даанч харамсалтай тэр дайсандаа олцлогддог. Энэ дан ганц ялагдлыг бас ухаарлын хүртэл ойлгож байна уу? Тийм ээ, тэр олзноосоо зөвхтөөд нутагтаа уцсан иргэн ирдэг. Тэгээд энэ эх орныхоо төлөө бүхнийг даван туулсан одоо хүний хүчийг харуулж байгаамаа. Тийм мөн дээрээс нь болохоор одоо тэр одоо яг энэ ухаалтай холбоотой зүйлсийг одоо тэр тууж дээр өгүүлсэн байдаг л та. Тэрнээс нь дуудаж өгөх юм бол нар халахалж салхи тогшин босовч Игрийн зүрх айцыг үл мэднэ. Эх орныхоо газар шорын төлөө илдээ хөргөн гэдэг. Эх орн ямар чухал вэ гэдгийг ойлгосон байгааг илтгэж байгаа. Гайхалтай шүлэглэл байна. Байгаль хүртэл хүний хөв тавилантай хүртэл хамт амьдарч байгаа юм шиг санагдлаа. Тийм ээ, бас яг туужаа хамгийн сэтгэл хөдлөмөл хэсгүүд дотор орох энэ Игрийн ихнэр Югославийн гашууд л байдаг. Энэ ер нь нилээд бас их энэ туужийнхаа нилээд хувийг эзэлдэг байх шүү. Тэгээд яг тэрнээс нь бас та нарт сонирхуулъя гэвэл салхимын чи хаа холоос үлээв. Миний нөхрийн далавчийг хугалж шонхрын нисгийг зогсоолоо. Днепр мөрөн минь түүнийг эргүүлж авчраач. Энэ хэсэгт хайрын хүч, итгэлгүй нэг бүгд мэдэрч шүү. Тийм ээ. Энэ бүтэл барыг Оросын уянгийн яруу найргийн эхлэл гэж үздэг л дээ. Зохиогч ингээ байгаль хүний сэтгэлийн нэг нь амшиг ингээ дүрсэлж оруулсан байгаа. За тийм ч учраас энэ ингээ туужин төгсөл Кевин Сван Спецло ноёдоо эвлэлд тий хэрвээ бид нэг нь зүрхтэй байвал нар дахин мандан гэрэлтэн гэж хэлдэг. Энэ үг бүхэл бүтээлийн гол санааг ингэж эргүүлж ингэж илэрхийлдэг. Тэгээ өнөө үед ч энэ нэг үг утга төгөлдөх хэвээр байгаа шүү. Тэгээ бас яг энэ тэр тухай тууж дээр одоо хамгийн чухал гэж бодсон миний бодсон одоо өөрийн минь бодлоос одоо яасан хэсэг гэвэл одоо эв нэгдлийн тухай өгүүлсэн байдаг нэг ишлээдэг. Эв нэгдлгүй хүч бол харин зүрхнийг бол уулж норохгүй гэдэг одоо энэ бас нэг гайхалтай шүлэглэл байгаа. Энэ яг миний сэтгэлд энэ туужаас авч үлдэх ганц зүйл болсон. Ингээд утгад Игрийн хорооны тууж бол зөвхөн дайн тулааны биш. Харин хүндрэлтний сэтгэлийн хүч, эв нэгдэл, үн цэнийг өгүүлсэн мөнхийн бүтээл гэж үзэж байна. Сонсон та бүхэнд баярлалаа. Одоо бид нар та бүхэнд сонирхолтой баримтуудаас танилцуулъя. Okay, let's go. 1185 онд Оросын ноён Игорь Святославич Пловцын омгийн зэрэг хөдөлгөж ялагдан олзлогдсон бодит явдлаас энэ тууж бүтсэн билээ. Туужийг хэн бичсэн одоо хүртэл мэдэгддэггүй судлаач түүнийг Игрийн ордны ойрын хүн байсан гэж таамагладаг. Игрийн эхнэр Ярославна нөхрөө санан гашуудж байгальд хандан ятгадаг хэсгийн бүтээлийн хамгийн сэтгэл хөдлөм яруу мөрөөд юм. Хуучин бичмэл нэгэн хийдийн номын санамсргүй байдлаар олдсон бөгөөд дараа нь Санкт Петербургт судлагдсан юм. Туужийн гол санаа нь ноёд эвлэлбэл ус хүчтэй хагарвал мөхөн энэ санаа нь өнөөгийн их оронч үзэлтэй ч нийцдэг юм.